Монголд шарын шишин хүчтэй дэлгэрч олон сүм дуган хийд баригдаж олон ном хэвлэл Монголд хадгалагддаг. За энэ үед төвдийн лам нар Монголын шарын шишин төвдүүд биднээс илүү боллоо. Тэнд хадгалагдж байгаа нууц судар бурхтыг хулгайлж ирэх хэмээн хоёр эрдэм чадaltaй ламыг явуулсан. Тэр хоёр лам нь Монголд ирээд Монголын шарын шашны олон ном судруудыг хулгайлж аваад зүхтсэн. За энэ үед Монгол лам нар гүнг зайрангаас тусламж гуйсан байдаг. Яагаад тэгэхээр тэр хоёр төвд ламыг барьж чадахгүй өөрсдийн номынхон эрдмээр зүхтаагаад байсан. Гүнг зайран пунцаг зайрантай нийлж бөөлөхдөө өөрийн таган туваагаас олзож авчирсан зэссэн хушуутай чөтгөр буюу мэрэгэн дэрсгийн юм хэмээх онгодоо явуулдаг. Харин пунцаг зайран болохоор бурайны хайрхны савдыг явуулсан байдаг. Ингээд одоогийн Өмнөговь аймгийн Сэгс цагаан богдод тэр хоёр төвд ламыг өөрсдийн онгодын хүчээр дарж Монголын шарын шашны олон ном судруудыг их нутагтаа авч үлдсэн байдаг. Гүнг зайрангийн мэрэгэн дэрсэх юм хэмээх онгодоор түүний хүү Балжин нам зарим мөн надмид удган бөөлж байсан түүхтэй.